За сайн байцгаана үзэгчдээ цаг үе өвдөл бодол нэвтрүүлэг өнөөдрийн зочноор Аз номхон далайн телевизүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахаар урьсан. За тэрээр Монголд альчилж байгаа. За Аз номхон далайн телевизүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим. Манай нэвтрүүлэгт тавтай морилно ноён Ахмед Надим. За дахин баярлалаа. Баярлалаа. Энэ таны Аз номхон далайн телевизүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын хувьд Монгол улсад хийж байгаа анхны альчлал. За юуны өмнө би танаас Монголд ирсэн сэтгэгдлийг сонсомоор байна. Үнэхээр гайхалтай байна. Тийм ээ, би ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг 2023 онд хүлээж авсан. Тэгэхээр энэ бол миний тус албан тушаалын хувьар Монголд хийж буй анхны айлчлал мөн боловч би өмнө нь 2009 онд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Аз номхон далайн телевизүүдийн холбооны ерөнхий ассамблег энд зохион байгуулах үед ирж байсан. Тэр үеэс хойш их зүйл өөрчлөгдсөн байна. Үнэхээр огт танигдахааргүй болсон байна. Тиймээс энэ студид Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлгийн нэг хэсэг нь болж байгаа да. Мөн энд эргэж ирээд хөгжил цэцэглэлтэнд гарсан өөрчлөлт, ялгаануудыг харж байгаа да. Маш их сэтгэл хөдлөж байна. Үнэхээр гүн сэтгэгдэл төрж байна да. Sounds great. Тэгэхээр ярилцлагынхаа эхэнд та эхлээд манай үзэгчдэд Аз номхон далайн телевизүүдийн холбооны талаар танилцуулахгүй юу? За холбооны гол зорилгын талаар товч танилцуулна уу? The Asia Pacific Broadcasting Union was formed in Аз номхон далайн телевизүүдийн холбоо нь Аз номхон далайн бүс нутгийн гишүүдтэй. Гол зорилго нь тус бүс нутагт телевизийн дамжуулалтыг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх явдал юм. Холбоо анх 1964 онд байгуулагдахдаа үүсгэн байгуулагч 11 гишүүнтэй байсан бол одоо бүс нутаг даяар болон түүнээс цааших 65 орны 230 гаруй гишүүнтэй болжээ. Бидний гол ажил бол бүс нутгийн телевизүүдэд үйлчлэгээ хөгжүүлэхэд нь туслах явдал. Тэгэхээр энэ нь технологи, контент, спорт, мэдээ, сэтгүүл зүй гэх мэт байж болно. Бид бие биедээ туслахын тулд гишүүдийнхээ дунд маш олон сургалт, хамтын бүтээл, хамтын үйл ажиллагаа явуулдаг. Жишээ нь манай холбооны гишүүд болох Австрали, Япон, Солонгос, Хятад зэрэг дэлхийн тэргүүлэх телевизүүдийн дунд ямар нэг үйл ажиллагаа, сургалт явуулах тохиолдолд та бүхэн тэдэнтэй уулзаж, туршлага, үзэл бодлоо солилцож, тэдгээр тэргүүлэх телевизүүдээс маш их зүйл суралцах боломжтой. Олон тохиолдолд тэд хамтран ажиллах, туршлага солилцох тал дээр харилцан тусалдаг. Тэгэхээр бид хамтран ажиллаж, бие биедээ тусалж байвал гол зорилго биелж байна л гэсэн үг. This is the main objective that we have. 230 гаруй гишүүн орнуудтай гэхээр том гэр бүлэн шүү. Харин тийм. Аз номхон далайн телевизүүдийн холбоо сая таны нэрлсэн олон улсын бусад телевизийн холбоодоос юугаараа ялгаатай давуу талтай вэ? Миний бодлоор бидний бусдаас ялгарх хамгийн гол онцлог бол олон талт байдал гэж бодож байна. Олон талт байдал. Тийм ээ. Дэлхийн бусад 7 телевизүүдийн холбоод дундаас бид голлох байр суурийг эзэлдэг. Дэлхийн телевизүүдийн холбоонд 7 телевизүүдийн холбоо байдаг. Тэд дундаасаа бид хамгийн том нь. Түүнд Хойд Америкийн, Европын, Арабын орнуудын, Африкийн, Карибын тэнгисийн зэрэг телевизүүдийн холбоод багтдаг. Гэвч бид хамгийн том нь. Учир нь манайх гишүүнчлийн хувьд уян хатан байдаг. Манайх Туркээс номхон далай хүртэлх газар нутгийг хамардаг. Тэгэхээр бидний хүрээ олон янзын бүс нутаг, хил хязгаар, цагийн бүсчилийг хамарсан байдаг учраас хоорондоо маш их ялгаатай. Гэхдээ өөр телевизүүд, өөр соёл уламжлалуудын нэгдлийг харах үнэхээр өөр мэт шүү. Мөн энэ жил танайх ерөнхий ассамблег зохион байгуулна. Тэр үеэр хэрхэн тэр бүх өөр соёл, шашин, арил сүнг, уламжлалууд нэгдэн нийлж, нэгэн бүхэл болж болдгийг та бүхэн харах болно. Энэ бол Аз номхон далайн телевизүүдийн холбооны давуу чанар юм. Албан бусаар бид өөрсдийгөө олон талт байдлын нэгдэл гэж нэрлэдэг. You mentioned that холбооны гишүүд бие биесээ суралцдаг, бие биенээ дэмждэг гэж та сая хэллээ. Тэгэхээр холбоо гишүүн байгууллагуудаа хэрхэн дэмждэг талаар жишээ тайлбарлана уу? Тэ сургалтаар дамжуулж дэмждэг гэх юм уу? Ерөнхийдөө холбоо 4 гол чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний нэг нь технологийн сонголт. Дэлхийд алдартай ямар л дэвшилтэт технологи байна, бид түүнийг гишүүдэд авчирдаг, туршлагаа солилцдог. Мөн уран сайхны бүтээл орно. Манай гишүүд маш олон хамтын бүтээлүүдтэй. Янз бүрийн төрөл жанрын контентууд, жишээ нь хүүхдэд зориулсан хөтөлбөр,
жүжигийн бүтээл, гэрлийн шоу зэргийг хэрхэн бүтээх вэ гэдэг дээр хамтардаг. Мөн спорт. Үндэсний спортын үйл ажиллагаануудыг хэрхэн зохион байгуулах, эрхийг нь хэрхэн хангах тухайд тэд суралцдаг. Мөн бид гишүүдээ Олимп, хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн, Азийн наадам зэрэг спортын шилдэг арга хэмжээнүүдийг өрсөлдөөн маш ихтэй газруудад боломжийн үнээр авах эрхээр хангадаг. Мөн мэдээ байна. Мэдээний хувьд бид хоёр чиглэлээр дэмжлэг үзүүлдэг. Нэг нь янз бүрийн төрөл жанрын мэдээ хэрхэн бэлдэх тухайд сэтгүүлчдийг сургах. Нөгөө нь Asia Vision гэдэг мэдээ солилцох үйлчилгээ юм. Энд сонгогдсон бүлгийн гишүүд өдөр тутам өөр хоорондоо мэдээгээ солилцдог. Selected members, group of members exchange news among themselves. Одоо ярилцлага Монгол улс болоод Аз номхон далайн телевизүүдийн холбооны хамтын ажиллагааны тухай үргэлжлүүлье. За манай Монголын олон телевиз танай холбоонд гишүүнээр ирсэн байдаг. За таны хувьд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн энэ холбоонд оруулж байгаа хувь нэмрийг юу гэж үнэлж байна вэ? To my knowledge, Миний мэдэж байгаагаар бол технологийн тал дээр бид техникийн мэрэгжилтэй олон монгол хүмүүсийг технологийн арга хэмжээнд оролцуулсан. Мөн бид продакшны сургалтууд болох драмын болон хүүхдэд зориулсан хамтын бүтээлийн сургалтуудаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ажилчдыг хамруулсан. Тэгэхээр уран бүтээл болон спортын тухайд Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон бусад гишүүдийн хооронд нэлээд их үр ашиг, туршлага солилцоо, хамтын ажиллагаа болсон гэж үзэж байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нь Монгол улс дахь ганц олон нийтийн статустай радио телевизийн байгууллага. Таны хувьд олон нийтийн телевизийн үүргийг энэ цаг үед юу гэж дүгнэж байна вэ? I think public service broadcasting across the world. Миний бодлоор дэлхийд даяарх олон нийтийн телевизүүд яг одоо маш олон сорилтуудтай тулгарч байна. Бидэнд тулгараад байгаа бэрхшээл гэвэл контентоос хүмүүс таашаал авахад технологи яаж өөрчлөгдөж байна вэ гэдэгт байгаа юм. Өмнө нь кабель сүлжээ, эсвэл хиймэл дагуул, магадгүй эсвэл бүр компьютерийн гарны тусламжтайгаар өргөн нэвтрүүлгийн сувгийг дамжуулдаг байж. Гэхдээ өнгөрсөн хугацаанд интернетийн хамрах хүрээ, өргөн зурвалсын хамрах хүрээ яаж өөрчлөгдөв? Нийтийн интернет гэх мэт сувгуудаар дамжуулан хөдөлгөөнт төхөөрөмждөр өргөн нэвтрүүлгийн контент, медиа контентийг хүргэх чадвар яаж өөрчлөгдсөн бilé? Энэ маш их өөрчлөгдсөн. Манай уламжлалт телевизүүдийн хувьд жишээ нь оргил цагийн мэдээ, нэвтрүүлгүүдийн хуваарьт маш их ач холбогдол өгдөг байсан бол энэ үзэгдэл одоо огтоор болсон. Бид олон нийтийн телевизийн хувьд бүх платформудад байх ёстой. Now for us to lead the way just like we used to as traditional or public service. Энэ бол маш чухал. Бид дан ганц сүлжээ, эсвэл хиймэл дагуулын үйлчилгээ, эсвэл кабелд найдаж болохгүй. Хэрвээ олон нийт буюу манай үзэгчид хүсэх юм бол бид кабель бол кабелаар, хиймэл дагуул бол хиймэл дагуулаар, интернет бол интернетээр гих зэрэгээр бид бүхий л платформудаар дамжуулах ёстой. We have to be on terrestrial, we have to be on cable, we have to be on satellite, we have to be on internet, we have to be on all the platforms. Facebook. Тийм ээ, бид Facebook, нийгмийн сүлжээгээр ч дамжуулах ёстой. Яагаад гэвэл манай олон нийтийн телевизийн гол зорилго бол олон нийтэд хүрч тэдэнд хэрэгтэй байгаа мэдээллийг л өгөх. Ингэснээр тэд улс оронд юу болж байгаа талаар мэдээлэл сайтай байхаас гадна ямар нэг хэмжээгээр тэдний боловсрол мэдлэгт нэмэртэй. Тэд нийгмээрээ тухайн улс орон дотроо хөгждөг. Энэ бол маш чухал. As a community or a society. Харин бусад арилжааны телевизүүд, интернет телевизүүд, шууд дамжуулалтуудаас бидний харах зүйл бол ерөнхийдөө цэнгэнд нэвтрүүлгүүд. Тэгвэл олон нийтийн телевизүүдэд цэнгэнд нэвтрүүлэг гололдоггүй. It's mostly about entertainment. Мэдээлэл, боловсролд чиглэсэн нэвтрүүлгүүд дийлэнх нь байдаг. 6 цэнгэл биш. Тэгэхээр эдгээр телевизүүдийн дундах өрсөлдөөн харахад тэгш биш байдаг. Энэ нь олон нийтийн телевизэд зохицуулахад бэрх асуудал болж хувирдаг учраас ихэнх орнуудын засгийн газрын эрх бүхий хүмүүс үүнийг нь ойлгодог байх ёстой. Засгийн газар болон бодлого тодорхойлогчид олон нийтийн телевизийн үүрэг, арилжааны телевизүүд, шууд дамжуулах станцууд, эсвэл нийгмийн сүлжээний телевизүүдийн үүргээс огт өөр гэдгийг ойлгох нь чухал. Та олон нийтийн телевизийн хувьд үзэгчдээ 6 цэнгэлээр бус чухал мэдээлэлээр хангах шаардлагатай шүү дээ. Тэгэхээр үүнийг тэнцвэртэй байлгаж, бодлого боловсруулагчид болон засгийн газраас дэмжлэг авах нь маш чухал.
Үнэхээр тийм шүү. Definitely. That's very, very Тийм ээ, яриангүй. Энэ маш чухал. Олон оронд олон нийтийн телевизийн үүргийг ойлгох ойлголт өөр бусад арилжааны юм уу шууд дамжуулалтын телевизүүдтэй харьцуулахад учир дутагдaltaй байна. Үүнийг харьцуулж ерөөсөө болохгүй. Яагаад гэвэл олон нийтийн телевизийн үүрэг илүү чухал. because the role we play as public service broadcasters is more important. За таны хэлсэн энэхүү буруу ойлголтыг багасгах эсвэл залруулах шаардлагатай байх тийм үү? Яг тийм. За яаж залруулах вэ? Минийхээр хамгийн гол нь олон нийтийн телевизийн авчрах үр шимийг тодорхой харуулах ёстой. Түүнчлэн хүсэл хэрэгцээ хоёрын тэнцвэрийг барих нь зөв. Бүх үзэгчдэд хүсэл бий. Тэд зугаацахыг ч хүсдэг, мэдээлэлтэй байхыг ч хүсдэг. Тийм ээ. Тэд бас боловсрохыг хүсдэг. Харин олон нийтийн телевизийн хувьд та бүхэн тэдний хэрэгтэй зүйлээр нь хангахын тулд юу хүсэж байгааг нь өгөх ёстой. Тэгэхээр энэ бол маш чухал. Хэрв та тэдэнд зөвхөн шаардлагатай нэвтрүүлгийг нь л өгөөд байвал тэд танаас яваад өгөх магадлалтай. Яагаад гэвэл та тэдэнд хүсэж байгаа юмыг нь бас өгөх ёстой шүү дээ. Тиймээс цэнгээд нэвтрүүлэгтээ хослуулсан мэдээллийн боловсролын контентийг нэг төвшөнд барих шаардлагатай. Тэр тэнцвэрийг нь л олох нь чухал. Үзэгчдийн хэрэгцээг ойлгох нь олон нийтийн телевизийн өөрсдийгөө хөгжүүлэх хамгийн шилдэг арга болно. Та зүгээр л манайх үндэсний телевиз бид олон нийтийнх учраас олон жил ийм байж ирсэн үүгээрээ л дуусна гэж болохгүй. Үгүй. Та өөрчлөгдөх ёстой. Та тэсч үлдэн үйлчлэхийгээ үзүүлэхийн тулд олон нийтийн шаардлага хэрэгцээнд нийцэх ёстой. Энэ маш чухал. Тийм ч учраас би та бүхнийг бүх платформудад үзэгчдийн хэрэгтэй үед нь бэлэн байдаг байх хэрэгтэй гэж хэлсэн. Энэ үнэхээр чухал. That's very important. Тэгэхээр бид үзэгчдийнхээ төлөө өөрчлөгдөх ёстой гэсэн таны дүгнэлттэй санал нийлж байна. За бас нөгөө талаар үзэгчдийн зам байдлыг өөрчлөх шаардлага гарах уу? Аль аль нь? Аль аль нь гэсэн үг үү? Тийм ээ. Жишээ нь аливаа орны хүн ам зүйн судалгааг харж байхад настай хүмүүс радио сонсож эсвэл өрөөндөө суугаад зурагтаар оргил цагийн мэдээ үзэх гэх мэт уламжлалт дамжуулах хэрэгслүүдэд найддаг хэвээрээ бол залуу үе буюу Z үеийнхэн зурагт үздэггүй. But at the same time, the Gen Zs, the younger generation, they don't sit in the Харин хөдөлгөөнт буюу гар утсыг илүүд үздэг. Тэд хэрэгтэй үедээ контент үздэг. Тийм ч учраас бүх платформудад байх ёстой. Та олон нийтийн зарим төлөөллийн хэрэгцээг хангадаг байхын зэрэгцээ Z үеийнхэн болон залуу үеийнхний хүсэл хэрэгцээг хангах шаардлагатай болно. elderly public. At the same time, you also need to address the needs and the wants of Энэ их чухал шүү. Учир нь бүх хүн ам зүйн статистик болон тэдний хэрэгцээг авч үзэлгүйгээр энэ нь хөгжих боломжгүй. country without taking care of all the demographics and all the needs. It won't happen. Of course. Тэгэлгүй яах вэ? Тантай санал нийлж байна. Та өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн удирдлагуудтай уулзлаа. Холбоо болоод үндэсний телевизийн хооронд төлөвлөж байгаа ямар нэгэн шинэ ажил санаачлага бий юу? This year, I think Энэ жил Аз номхон далайн телевизүүдийн холбооны нэг хэсэг болсноор Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хувьд чухал жил болно гэж найдаж байна. Яагаад гэвэл Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хоёр томоохон үйл ажиллагааг Улаанбаатар хотод зохион байгуулна. Тийм ээ. Нэг нь боловсрал ба entertainment хосолсон Robocon. Энэ нь холбооны хувьд Японы NHK-ийн дэмжлэг хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа маш өвөрмөц төсөл юм. Robocoнд янз бүрийн улс орнуудын янз бүрийн их сургуулиудын оюутнууд нэгэн дээвэр дор цуглаж тодорхой сэдвийн дагуу өөрсдийн роботыг хөгжүүлэх чадвараа үзүүлдэг. Энэ жил Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сонгосон сэдэв бол сагсан бөмбөг. Гайхалтай сэдэв. Уг үйл ажиллагаа 8 сарын сүүлээр болно. Дараагийнх нь бидний жил бүр хийдэг ерөнхий ассамблеийн арга хэмжээ. 9 сарын дундуур Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тэгэхээр энэ жил холбоо болон Монголын үндэсний олон нийтийн радио телевиз мөн гишүүд олон үйл ажиллагаан дээр хамтрах болно. Энэ жил бол Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хувьд гол жил нь байх болно. I would like more focus on Robocon. It's Аз намхан далайн телевизүүдийн холбоо яагаад Robocon-ы тэмцээнд ач холбогдол өгдөг вэ? Миний бодлоор энэ зөвхөн телевизийн нэг контент төдийгүй шин санаачлах технологийн дэвшлийг харуулах боломж уу?
as I said, this is a very unique project. Тэгэлгүй яах вэ? Миний дээр хэлсэнчлэн энэ бол их өвөрмөц төсөл. Энэ бол бидний болон NHK тус салбарт хамтрагчид нэгд орд цуглаж чухал контент бүтээдэг. Их сургуулийн робот техникт дур сонирхолтой оюутнууд нэгд орд цуглаж робот инженерчлэлийг хөгжүүлж телевизийн совгуудаар дамжуулан роботоо олон нийтэд таниулдаг хамтын ажиллагаа юм. Тэгэхээр янз бүрийн орны олон гишүүд нэгд орд цуглаж өгөгдсөн сэдвээр роботоо хөгжүүлэх болно. Ноднин энэ тэмцээнийг Вьетнамд тус улсын VTV зохион байгуулсан. Сэдв нь ургац хураалт байсан. VTV Vietnam hosted it, and it was about harvesting. Ургац хураалт байсан гэж үү? Тий, роботууд будаа хураах байсан. Вьетнамын хувьд чухал сэдв л дээ. Харин энд Улаанбаатарт Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Сагсан бөмбөг гэсэн сэдвийг сонгосон байгаа. Би сагсан бөмбөгийг Монголд түгээмэл спорт гэж боддог. Тэгэхээр янз бүрийн улс орнуудын, янз бүрийн их сургуулиудын оюутнууд нэгд орд цуглаж, сагс тоглож чадах робот хөгжүүлэхийг нь бид харах нь л дээ. Ялангуяа инженерчлэл болон хиймэл оюун ухаан маш их хөгжиж байгаа энэ цаг үед бидэнд үзэх зүйл их байгаа гэж бодож байна. Харин робот техникийг хэрхэн хөгжүүлэх үйл явцыг бид дамжуулангаа өвөрмөц баримтад нэвтрүүлэхтэй болж түүнийг гишүүдтэйгээ хуваалцах болно. Энэ бол чухал контент бүтээх боломж. Тэгэхээр энэ нь телевизийн контент болон боловсрол хоёрын хослол учраас аль талдаа үр ашигтай. Also education together working together. So it's a benefit for both parties. Энэхүү арга хэмжээнүүдийг Тэсэн ядан хүлээж байна шүү. Тийм ээ, маш их хүлээж байна. Одоо ярилцлагынхаа дараагийн сэдв рүү оръё. Таны хувьд телевизийн салбарын ирээдүйн талаар дурдсан энэ салбарт тулгуурч байгаа нийтлэг бэрхшээлүүд замун тэдгээр бэрхшээлийг бид хэрхэн даван туулж гарах вэ? This broadcast industry and what is common challenges? How do we survive of this era? I think what is driving a lot of Миний бодлоор бол ганц телевизийн салбарч биш, бас бусад салбарууд технологи хэрхэн өөрчлөгдөж байгааг анхаарч байна. Жишээ нь өргөн зурвалсын интернет холболт, дэлгэцтэй хөдөлгөөнт болон ухаалаг төхөөрөмжийн хөгжилд өнгөрсөн 10 жилийн хугацаанд маш том өөрчлөлтүүд гарсан. Дүрс бичлэгийн контент гаргах интернет төхөөрөмжүүд, совгууд, өргөн зурвалсын өгөгдөл дамжуулах чадал чансаанд хамгийн том өөрчлөлтүүд явагдсан байх. Учир нь хэрэв та санаж байвал 10 жилийн өмнө чанар сайтай дүрс бичлэг интернетээр дамжуулах боломжгүй байсан. Үүнд зөвхөн хиймэл дагуул, кабель, газрын дамжуулалтыг л ашиглах боломжтой байсан. Гэтэл одоо хөдөлгөөнд интернетээр шууд дамжуулалтыг чанартайгаар хийх боломжтой болсон шүү дээ. Энэ бол хамгийн том өөрчлөлт. Уламжлалт телевизүүд 10 жилийн өмнө контентийг айл өрхүүдэд кабелч бай, хиймэл дагуулч бай, газрын дамжуулагч бай, аль нэг байдлаар хүргэхэд анхаардаг байсан бол одоо контентын түгээлт зөвхөн түүнийг дамжуулагчаас илүүтэй харилцаа холбооны салбараас ихээхэн хамааралтай болсон. Интернет гэсэн үг. Бид түүнийг хяндаггүй. Тэгэхээр контент бүтээж түүнийгээ бусдад хүргэх тухайд уламжлалт телевизүүдийн хийдэг зүйл одоо тусдаа салангад болоод байгаа. Контент бүтээх нь телевизүүдийн анхаарлаа хандуулах шаардлагатай хамгийн том зүйл болсон бол харин хэрхэн хүргэх нь нэг чухал биш болсон. Тэд хүмүүс олон нийтийн таашаалд нийцсэн өвөрмөц, бүтээлч, чухал контент бүтээхэд анхаарлаа хандуулах ёстой. Хэрхэн хүргэх нь чухал бос. Тэгэхээр энэ бол маш чухал. Бид үзэгчдтэйгээ илүү удаан хамт байхын тулд илүү олон талтай сонирхолтой контентуудыг бүтээхэд зөвхөн анхаарал хэрэгтэй боллоо. Тэгэхээр контент маш чухлаа гэсэн үг. Дэлхийд даяар бид үүний жишээг харсан шүү дээ. Жишээ нь интернетийн авраг мангасууд болох Netflix, Amazon Prime, Apple TV нодон дангаараа 200 гаруй тэрбум долларыг контент бүтээхэд зарцуулсан байдаг. 200 тэрбум доллар шүү дээ. Энэ бол контент хэр чухлыг харуулж байгаа хэрэг. Тиймээс бид янз бүрийн төрөл жанрын контентуудыг бүтээх хэрэгтэй. Үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрсдийн нөөц бололцоонд анхаарах хэрэгтэй. Сорилт бэрхшээлээс айх ёсгүй.
Энэ маш чухал. Үнэхээр үзэгчдийг тогтоон барихын тулд сонирхолтой контент бүтээх нь тэргүүн зорилт юм да. Маш чухал. Тэгэлгүй яах вэ? За дараагийн асуулт Тагаас намхан далайн бүс нутгийн орнуудын олон нийтийн телевизүүд санхүүгийн тогтвортой байдлаа хэрхэн хангаж байгаа талаар ярилцъя. Financial models being used by different Санхүүгийн янз бүрийн загваруудыг улс орнууд ашигладаг. Зарим улс орны олон нийтийн телевиз төрөөсөө засгийн газраасаа бүрэн санхүүждэг бол зарим нь олон нийтээсээ бүрэн санхүүждэг. Жишээ нь лицензийн хураамж. Телевизийн хураамж гэсэн үг үү? Тийм ээ, зарим улс орнуудынх телевизийн хураамжаас төрөөс мөн тодорхой хэмжээний зар сурталчилгаанаас санхүүждэг. Аль нь ч шилдэг загвар биш. Жишээ нь аль нэгэнд нь лицензийн загвар хамгийн шилдэг нь байж болно. Өөр нэгэнд нь төрийн санхүүжилт хамгийн шилдэг байх боломжтой. Тэгэхээр тухайн байдлаас шалтгаална гэсэн үг. can differ. Тайландын Thai PBS гихтэл арх тамхины татвараар дамжуулан засгийн газраасаа санхүүждэг. Maybe it's the state funding model. Тэгэхээр улс орнууд олон нийтийн телевизээ дэмжихийн тулд янз бүрийн арга замыг ашигладаг гэсэн үг. One of the public broadcasters in Thailand, like Thai PBS. Миний бодлоор гол нь аль нь тохирохыг нь ашиглах хэрэгтэй. Та зөвхөн жагсаалтанд орсон санхүүжилтийг авахыг тухайн телевизээс шаардаж болохгүй. So those kind of things are there. Different countries use different methods to Хэрв энэ нь тохирохгүй бол өөр арга замыг хайх хэрэгтэй. Жишээ нь дэлхийн томоохон телевиз болох Японы NHK, Английн BBC-гийнхэн ердөө лицензийн хураамжаараа л санхүүждэг. Маш олон сорилтуудтай тулгардаг. Учир нь олон нийт ихэвчлэн олон нийтийн телевизийг ойлгодоггүй. You have to find other ways of doing it. For example, bigger broadcasters in the world. Бусад арилжааны болон интернет телевизүүд тэдний хүссэн зүйлийг өгдөг бол олон нийтийн телевиз тийм биш гэж тэд үздэг. Тийм учраас бидний хүссэн зүйлийг өгдөггүй байтал бид яагаад энэ байгууллагыг санхүүжүүлэх ёстой юм бэ гэж тэд ханддаг. The public do not understand the value of public broadcasting. Энэ нь олон нийтийн телевизийн хүлээдэг үүргийн тухай олон нийтийн ойлголт дутмаг байгааг харуулж байна. Other channels, commercial channels over the Тэгэхээр internet олон нийтийн телевиз улс их орныхоо хөгжлийн төлөө өөрсдийн хүлээсэн үүргийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, тэднийг боловсруулах нь чухал. Why should we fund this organization? Ийм ойлголт дутмаг байгаагаас энэ төрлийн санхүүжилтийг тогтоон барихад бэрхшээлтэй байгаа юм. Understanding of the public. What is the role of public service broadcasting? Хүндрэлтэй асуудлуудын нэг үнэхээр мөн шүү. Тэгэлгүй яах вэ? Таны хэлснээр контентийг интернетэд тулгуурлан хүргэх маш олон арга замууд байна. За үзэгчид үйлчилгээний хураамжаа энэ үед төлөх нь нэг талаараа шудраг бус санагдаж байх нь гарцаагүй. Энэ бол мухардал. Тиймээс та энэ тал дээр ямар бодолтой байна вэ? There is this dilemma. Yes, what is your opinion? I think Ойлголцод хүрээгүйгээс мухардалд орж байгаа юм. Олон нийтийн телевизийн ач холбогдлыг ойлгохгүй байна. Энэ бол мухардалд ороод байгаагийн гол шалтгаан. Яагаад гэвэл тэд бид яагаад өөрсөддөө ашиггүй үйлчилгээндээ мөнгө төлөх ёстой юм бэ гэж асууж байна. because they are questioning why should Гэхдээ олон нийтийн телевизийн ач холбогдлыг үнэлсэн нэг үндэслэлтэй жишээ бол ковидын үе. 2020-с 2021 онуудын ковидын үеэр бүх улс орнууд дахь олон нийтийн телевизийг үнэлэх үнэлэмж өндөрснийг бид харсан. public service broadcasting was during COVID. During the COVID period 20 Яагаад гэвэл олон нийт зөвхөн олон нийтийн телевизээрээ л дамжуулж юу болж байгаа тухай үнэн зөв мэдээллийг авч байсан. Тэгэхээр тэр найдвартай байдлаар дамжуулж бид бусдын итгэлийг хүлээн. Хамгийн чухал нь юу вэ гэдгийг дэнслэх дээрээ тулаад ирэхэд тэд олон нийтийн телевиз биднийг зугаацуулж баясгах гэж зориулагдаагүй юм байна гэдгийг ойлгох болно. of the audience as public service. Тиймээс бүгд олон нийтийн телевизэд юу болж байгааг хэрхэн тусламж авдгийг хамгийн сайн арга зам юу байж болохыг хаашаа явах ёстойг нь ойлгохын тулд эргэж харсан. Not the entertainers. That's why everybody turned Энэ бол back to public олон нийтийн телевиз. Тухайн үедээ тэд үүнийг ойлгохгүй ч гамшиг гэх мэт ямар нэг яаралтай, хойшлуулагчгүй үйл явдал тохиолдоход олон нийтийн телевиз бүхний түрүүнд явна. Яагаад гэвэл тэд юу болоод байгааг need мэддэг. for an emergency, a disaster. It's always the public service broadcasters who take the lead because they know what is going on. I would like to ask your opinion about. Би танаас дараагийн асуултаа олон нийтийн өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн дараагийн 10 жилийн хөгжил яаж өөрчлөгдөх болов гэж асуумаар байна. I think what is important is for the leadership. Минийхээр гол чухал зүйл нь хувьсан өөрчлөгдөж, шинжлэгдэх хэрэгтэй гэдгээ олон нийтийн телевиз ойлгох ёстой. It needs to evolve. I do understand. Үүнийг би ойлгож байна. Би өөрөө холбоонд ажиллахаасаа олон жилийн өмнө олон нийтийн телевизэд ажилладаг байсан. In most cases, what happens is that public service broadcasters
And the people who lead these divisions Ихэнх тохиолдолд юу болдог вэ гэхээр олон нийтийн телевизүүдэд ажилладаг хүмүүсийн зарим нь салбарт нь юу болоод байгааг ойлгодог. Тэд юу болоод байгааг, юу өөрчлөгдөд байгааг, мөн үзэгчид юу шаардаад байгааг ойлгох хэрэгтэй. Ингэснээр тэд бүтээж байгаа контентороо дамжуулж үзэгчдийнхээ шаардлагад нийцнэ. Хэрэв тэд өнгөрсөн 20-30 жил яг ямар байсан тэр хിവэрээ урагшилна гэвэл энэ үлгэр болно. For them to be in the same level in terms of the public eyes, it's not going to happen. It's improved the quality of the content and За контентын чанарыг сайжруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэлцлийг нэмэгдүүлэхэд танах ойрын үед ямар ажил төлөвлөж байгаа вэ? Сэтгүүлчдийн сургалт зохион байгуулах уу, аль эсвэл хуурамч мэдээг таньж мэдэх, олон нийтийн мэдэх эрхийг хангах талаар сургалт зохион байгуулдаг ч юм уу? Yes. We do have a lot of activities that we bring these kind of challenges, discuss these kind of challenges among the broadcasters. So for Бид example, маш олон үйл ажиллагааг телевизүүдийн донд явуулна. Жишээ нь бид 4 үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр нь илүү албан ёсны үйл ажиллагаанууд. Нэг нь технологид илүү анхаарсан арга хэмжээ болох тоон телевизийн симпозиумыг 2 сарын сүүлээр Куала Лумпурт хийсэн. Тэнд бид салбарын тоглогчдыг цуглуулсан. Тэд хэдэн мянгаараа оролцож үзэсгэлэн гаргаж мастер класс сургалтууд, хэвлэлийн баг хурал зохион байгуулсан. Технологийн үйлчилгээ үзүүлэгчид ирж юу болж байгаа болоод юу өөрчлөгдөж байгаа талаар үзэл бодлоо солилцсон. Мөн бид спортын хэвлэлийн баг хурлыг эх сард Куала Лумпурт мөн зохион байгуулна. Дараа нь үндсэн мэдээний үйл ажиллагаа болох Global News Forum-ыг Стамбулд 5 сарын сүүлээр манай гишүүн болох TRT телевиз зохион байгуулна. Энд мэдээний агуулгад ямар өөрчлөлт гарч байгаа болон хуурамч мэдээний тухай түүнтэй хэрхэн тэмцэх, мэдээний салбарт ямар шинжилэл гарч байна вэ? Мөн мэдээний шинжилэл нэртэй нийтлэлийг хэлэлцэнэ. Гишүүд маань ирээдүйн мэдээний талаар санал бодлоо хуваалцсан. Форум Стамбулд 5 сарын сүүлээр болно. Мөн бид өөрсдийн контент фестивалыг 7 сарын сүүлээр Куала Лумпурт бас зохион байгуулах гэж байгаа. Энд ерөнхийдөө контентыг голчлон авч үзнэ. Тэд видео контент, ТV контент, дижитал контент, тэдгээрийн өөрчлөлтүүд, хамтарсан болон янз бүрийн төрөл жанрын бүтээлүүд, бүтээлийн салбарт гарсан өөрчлөлт, технологи хөдөлгөөнт төхөөрөмж болон уламжлалт телевизэд зориулсан үр дүнтэй контент бүтээх хувилбар гээд дандаа контенттэй холбоотой асуудлуудыг авч үзнэ. Энэ үндсэн 4 үйл ажиллагаа гэхдээ манай тусгай сургуулиар дамжин ихэнх нь онлайн хэлбэрээр жижигвтер семинар, мастер класс хичээлүүд байдлаар хийгдэнэ. Бид хамтдаа жилийн хугацаанд хэдэн зуун үйл ажиллагааг төрөл бүрийн салбарын гишүүдтэй туслах зорилгоор зохион явуулах болно. Бид дэлхийн өнцөг булан бүрээс мэрэгчлэтнүүдийг Америкаас эсвэл Европоос авчирч ямар өөрчлөлтүүд хаана гарч байгаа талаар мөн нийгмийн сүлжээнд зориулсан болон өөр төрөл жанрын контентуудыг хэрхэн бүтээх тухай, янз бүрийн спортын арга хэмжээнүүдийг хэрхэн сурвалжлах тухай, сэтгүүл зүйн салбарт ямар өөрчлөлт орж байгаа талаар, жишээ нь хөдөлгөөн сэтгүүл зүйг хэрхэн ашиглах тухай хэлэлцэнэ. Энэ нэлээд түгээмэл сэдэв болоод байгаа. Мөн одоо байгаа AI хэрэгслийг хэрхэн ашиглах, хуурамч мэдээ, жинхэнэ мэдээ хоёрыг ойлгох талаар бас ярилцсан. Тэгэхээр энэ бүх үйл ажиллагаануудаас манай гишүүн бүрт нээлттэй. Танай холбоо 230 гишүүнтэй болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь цар хүрээгээрээ мөн олон янз байгаа хаа. Тэд энэ арга хэмжээ үйл ажиллагаанд бие биенээсээ хэрхэн суралцаж, ялангуяа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас яаж суралцаж байна вэ? Yes, exactly. There are, for example, bigger members. Тиймээ. Жишээ нь Японы NHK, Солонгосын KBS, Австралийн ABC зэрэг томоохон гишүүд бий. Тэд бүгдийг чанарын өндөр түвшинд хийдэг. Тэдэнд нөөц бололцоо, технологи гэд бүх зүйл бий. Үүний хажуугаар Номхон далай, Өмнөд Азийн жижиг гишүүд ч бий. Жишээ нь Бутан, Непал гэх мэт нөөц бололцоо хязгаарлагдмал гишүүд байна. Тэрж бүхэл телевиз, сувгчгүй гишүүд бий шүү дээ. They don't even have television yet. Нэрээ гэж юу? Тийм ээ. Some of them don't even have television.
Тэдний зарим нь ямар ч телевизгүй. Гэхдээ л тэд томоохон гишүүдээс суралцахыг хичээж, тэд хэрхэн ашиг олдгийг, энэ салбар хэрхэн өөрчлөгдөж байгааг, эндээс юуг нь сурч авч өөрийн улсдаа хэрэгжүүлж болохыг судалдаг. Энэ бол холбооны бусдаас ялгагдах давуу тал. Бид хамтдаа цуглаж, хамтдаа сурч, хамтдаа хөгжүүлдэж, туршлагаа хуваалцаж, нэг нэгнээсээ суралцдаг. Sharing the experiences together and learning from each other. What kind of do you have any За танд хөгжиж байгаа орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн талаар гаргасан ямар нэгэн судалгаа бий юу? Энэ дээр дүгнэлт хийж болох уу? such as Mongolia and other countries? Not in terms of facts and figures, we do not. But Байхгүй. Гэхдээ бидэнтэй нэгдэж буй гишүүдийн тоо өссөөр байна. Тэгэхээр бидний гишүүдтэй зориулан хийж байгаа ажил тэдэнд үр ашгаа өгч байна гэсэн үг. and the numbers keep increasing. Жишээ нь технологийн гэх мэт томоохон үйл ажиллагаануудад хэдэн мянган гишүүн оролцдог. Жил бүр тэд технологи хэрхэн өөрчлөгдөж байгааг үзэхээр хэдэн мянгаараа ирдэг. Спортын арга хэмжээнүүд Global News Forum-д ч гэсэн ялгаагүй. Хэдэн зуугаараа цуглаж туршлагаа солилцдог. Тоон хизээж буурдаггүй. Байнга л өсч байдаг. Энэ нь бидний хийж байгаа ажил үр ашигтай байгааг харуулж байна. Гэхдээ бид дан ганц ашигтай гэж бодсон зүйлээ хийдэггүй. Бид гишүүдэд юу хэрэгтэй байгааг ойлгохын тулд үйл ажиллагаа зохион явуулдаг. Жил бүр ерөнхий ассамблеийн дундуур манай техникийн, программын, спортын хороод цугларч өөр өөрсдийн удирдах зөвлөлөөрөө дамжуулан юу хэрэгтэй байгаагаа бидэнд уламжилдаг. Ямар өөрчлөлт хийх, ямар сургалт явуулах хэрэгтэй байгаа гэх мэт. Thank you very much. And it may be my last question. Танд маш их баярлалаа. Би дараагийн асуултаа тавья. За миний бодлоор хэвлэлийн экосистемийг дэмжих нь ардчлалыг бэхжүүлэх, хүмүүс бие биендээ итгэлцэл нэмэгдэх гээд олон давуу талтай гэж боддог. За та Аз намхан далайн телевизүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энэ тэнцвэрт тогтолцоог хэрхэн хамгаалж сайжруулах талаар өөрийн байр суурь хэлнэ үү? And how to improve this ecosystem. Yeah, one of these questions that was put to me Надаас нодлон асууж байсан нэг асуулт бол бидэнд тулгараад байгаа эдгээр сорилтуудыг хэрхэн даван туулах вэ гэсэн асуулт байсан. Global News Forum дээр ноднин ийм асуултууд тавигдж байсан. Мэдээний сувгийн хувьд бид томоохон төлөөллүүд болох BBC юм уу CNN зэрэг дэлхийн хэмжээний сувгуудтай өрсөлдөх явцдаа бид олон нийтэд ямар мэдээлэл түгээж байгаадаа анхааралтай байх ёстой. Тэд өөрсдөдөө байгаа мэдээллүүдийнхээ үнэн худлыг үнэндээ сайн нягтлалгүйгээр цацна. Гэтэл олон нийтийн телевизийн хувьд бид тэгэх боломжгүй. Бид тэдэнд худал мэдээлэл өгч огт болохгүй. Хэдийгээр бид тэр томчуултай өрсөлдөж байгаа ч олон нийтэд хүргэж байгаа контентдоо итгэлтэй байх ёстой. Худлаа зүйл нэвтрүүлж болохгүй. Ийм зүйл огтоосоо байж болохгүй. Тэгэхээр бидэнд олон нийтийн зүгээс олгосон итгэл найдвартай байдлаа бид хамгаалах нь чухал. Энэ хоёр зүйлээ өрсөлдөөний талбарт хамгаалж авах хэрэгтэй. Энэ маш чухал. Олон нийтийн телевизийн хувьд бид үүнийг хатуу баримтлах хэрэгтэй. Бид олон нийтээс олж авсан итгэлээрээ урагшлах ёстой. Итгэл алдсан тэр мөчөөс бидний нэр хүнд шууд унана. Тэгэхээр итгэл найдвартай байдал хоёрыг бид хэр удаан барина, төдий чиний удаан оршин тогтноно гэдэгт би 100% итгэлтэй байна. Thank you very much. Thank you so much for having me. За танд маш их баярлалаа. Намайг өрсөнд ч гэсэн баярлалаа. За бид тантай удахгүй ирэх 8-9-р сард дахин уулзах нэ. Тэгэлгүй яах вэ? Энэ дашрамд асуухад ерөнхий ассамблеийн тухайд ямар үр дүнг энэ арга хэмжээнээс сэтгүүлчд болоод үзэгчид хүлээж болох вэ? Ерөнхий ассамблеийн тухайд уу? Тийм ээ. We will have a lot of different Чуулганд олон орны янз бүрийн мэрэгжил нэгт хүмүүс, төлөөлөгчид, гишүүд ирнэ. Продакшны хүмүүс, сэтгүүлчид гэх мэт. Энэ бүх хүмүүс чуулган тохиолдуулан уулзалтаар ирж байгаа юм. Түүнчлэн манай бүх гишүүдийн удирдлагууд болох захирлууд, ерөнхийлөгчид дарганаар ирнэ. Чуулганы үеэр бид бас өөр формуудыг янз бүрийн сонирхлын сэдвээр гишүүдтэй явуулна. Миний бодлоор ерөнхий ассамблеийн үеэр тайзан дээр тавигдсан хэлэлцүүлгээс илүүтэй ихэнх хүмүүс шинэ харилцаа холбоо тогтоох боломжуудыг эрэлхийлнэ байх.
I think rather than the discussions that are presented on the stage, so they benefit more from the networking. Тэд шинэ харилцаа холбоо тогтоосноор маш олон боломжуудыг олж авна. Үүнийг тэд хүлээж байгаа. So that's what they're looking. Мөн ерөнхий ассамбле нодлон Туркт болсон, урьдчилан Өмнөд Солонгост болсон бол энэ жил Монголд болох гэж байна. Энэ нь тухайн улсын хувьд өөрийн соёлыг дэлхийд таниулах боломж гарч ирж байна гэсэн үг. This year it's in Mongolia. This is an opportunity for Түүнчлэн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хувьд Монгол улсыг, монголчуудыг соёл, ёс заншил, үнэт зүйлээ таниулах боломж гарч ирж байна. Мөн энэ бол өөрийгөө дэлхийд таниулах гайхалтай боломж. what Mongolian people are about, their cultures, their traditions, the value that they hold. So this is a wonderful opportunity to showcase yourself to the world. Тэгэлгүй яг би тантай санал нэг байна. Баярлалаа. Ярилцлага өгсөн танд баярлалаа. За танд ч бас баярлалаа. За үзэгчдээ цагийн үзэл бодол нэвтрүүлгээр Аз намхан далайн телевизүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надимтай ярилцлаа. Анхаарлаа хандсан баярлалаа.